Анхаарал хаашаа чиглэн энерги тийшээгээ уурсан. Ховоо ертөнцийн бүх зүйл энергиэс бүрддэг бөгөөд өөрсдийнхөө бодлыг хүсч байгаа зүйл дээр төлөвлөснээр ховоо ертөнц гэсэн тэрхүү хүслийг биелүүлэхэд тусалдаг. Энэ бол манифестийн үндсэн зарчим юм. Тэгвэл манифест гэж юу юм бэ гэхээр та амьдралдаа товчхондоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөртөө дуудах гэсэн үг юм. Манифест хийх маш олон аргууд байдаг. Тухайлбал бичих, мөн аффирмашн хийх, тэгээд төсөөлөн бодох, мөрөөдлийн самбар хийх гэх мэтчлэн маш олон аргууд байдаг. Тэгвэл тэдгээр аргуудыг хэрэглэснээр та мөрөөдлөө биелүүлэх бүрэн боломжтой болно. Энэ удаагийнхаа видеогоор би та бүхэндээ цоошин бас нэгэн аргыг зааж өгье. Энэ бол киноны төгсгөл гэдэг арга юм аа. Энэхүү арга маань та кино театрт очоод киног дуусгаас 10 минутын өмнө очоод киноныхоо төгсгөлийг үзнэ гэсэн үг. Тэгээд энэхүү киногоо үзснийхаа дараа та дараагийн үзүүр дээр нь киногоо эхнээс нь үзэх юм. За энэ үед та ямар байдалтай, ямар мэдрэмжтэй үзэх вэ гэвэл киноныхоо төгсгөлийг үзсэн учраас та төвчээртэй ямар нэгэн айдасгүйгээр итгэлтэйгээр үзнэ гэсэн. Өөрөөр хэлбэл гол дүрийн баатар маань өөхөхгүй, аз жаргалтайгаар дуусна гэх мэтчлэн та бүх зүйлийг мэдэж байгаа учраас та итгэлтэйгээр эргэлзээгүйгээр, айдасгүйгээр, төвчээртэйгээр үзэх юм. Яг үүнтэй адилхан бид нар өөрсдийнхөө мөрөөдлийг хүрнэ гэдэгт, биелнэ гэдэгт эргэлзээгүйгээр буюу баарахгүйгээр яг энэ шиг итгэсэн байх юм бол бидний мөрөөдөл бол заавал биелнэ. Өөрөөр хэлбэл таны мөрөөдлийг биелэн шүү гэдгийг яг энэ киноны төгсгөлийг үздэг шиг танд хин нэгэн баталгаа өгдөг байсан бол, хин нэгэн хэлдэг байсан бол яг энэ хүсэл мөрөөдлөө яг саяных киноны төгсгөл шиг та мэддэг байсан бол ямар байх вэ гэдэг энэ өнцгөөс хараад та хүсэл мөрөөдөлтөө бат итгэлтэй байх юм бол таны тэр мөрөөдөл ямар ч мөрөөдөл байсан эргэлзээгүйр итгэх болно.